үргэлжлүүлээд бид дараагийнхаа зочныг студид урьсан. За манай студид соёл урлагийн их сургуулийн эрдэм шинжилгээ инновац эрхэлсэн проректор, доктор, профессор Эрхэм Төгсүрэг дээрсэн байна. Сайхан амарсан өглөөний мэнд. За та бүхэнд өглөөний мэнд. Урилга хүлээн аваарсан танд баярлалаа. За өнөөдрийн бидний ярих сэдэв бол соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих гэдэг сэдвийн дагуу ярина. Гэхдээ нийгмийн бүтээлч үйлдвэрлэл гэдэг дотор бас ямар зүйлс багтаж орж байгаа юм бэ? Энэ талаар дэлгэрүүлье. За ер нь бол соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг ойлголт бол ер нь бол мэдлэгийн эдийн засгийн нэгт уялдаатай бий болсон. Одоо дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын нэг гэж үзэж байгаа. За энэ бол хүний бүтээлч байдлаар толгуурлаад оюун намжаар баталгаажсан бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болгох. Тэр нэг үйлдвэрлэлийн үйл явц гэж үзэж байгаа. За тэгээд хамар хорооны хувьд бол нэлээд бас өргөөрийг хамарч байгаа. За соёлын өв, тайзны бүх төрлийн бүтээл, медиа дэлгэцийн бүтээлүүд, салбарууд. За тэгээд нөгөө дизайн, гар урлал, за ингээ овц загвар гэдэг архитектор гэдэг гэх мэтийн маш өргөн хүрээний салбар хамрагддаг салбар байгаа. За манай улсын хувьд бол ерөнхийдөө алсын араа 2050-д бол Монгол улсын эдийн засгийн нэг тэргүүлэх чиглэл бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийг батлагдсан. За сая өнгөрсөн 5 сард бол оны 5 сард бол бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль гэж бас батлагдсан. За засгийн газраар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөтөлбөр батлагдсан гэдэг энэ бодлогын өрөөнд бол нэлээх сүүлийн одоо шинэ зууны одоо энэ шинэ хөгжлийн бол толгуур нэг хүчин эдийн засгийн салбар гэж үзэж байгаа. Соёл уламжлалт түүхийг дагсан маш том бас боломжуудыг бид өхөн шинээр харж байна, олж байна, сэргэжүүлж байна тий. Үүний дотор бол гарааны бизнес бас багтаж байгаа. Энэ үндэсний уламжлалаа шингээсэн тэр гарааны бизнесүүд бас хүчтэй төрж гарч ирж шүү дээ. Энэ бас соёлын бүтээлч сар гэдэг. За энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлд бас зүй ёсоор яригдж байгаа нэг сэдэв баг. Тий. Ер нь бол дэлхийн улс орнуудад бол одоо гол асуудал юу гэхээр нөгөө ялгарл гэдэг юм бол нэлээд чухал гэж харж байгаа. Тэгээ улс орн болгон өөрөөр онцлогтой бодлого барьдаг. Шинэ одоо бидний сайн мэддэг Холливуд байна тий. Кино үйлдвэрлэлийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бас нэг том тэргүүлэх салбарын нэг. За Солонгос байна тий, K-pop, за драм. Эдгээр бол өөрөө соёлын бүтээлч үйлдвэрлэлүүд. Ингээд яг Солонгос бол 60 онд бол анх соёлын давтлагаас бодлого батлаад за ер нь бол олон улсад энэ эдийн засгийн нэг том салбарыг бий болгоно гэсэн байдлаар авч явж байгаа. За яг энэ салбарт бол сүүлийн жилүүд Солонгос маш амжилттай ажиллаж байгаа зүйлс. За тэгээд чинь бидний Солонгосын хамтлагууд бол олон улсын бирж дээр хавцаа гаргацсан нээлттэй компаниуд болсон байна. Тэ. За тэгээд тэр нь бол жилдээ 10 тэрбум долларын орлого олдог юм том бизнесүүд одоо өртсөн. Өөрөөр Солонгосын эдийн засгийн бараг 10 орчим хувийг бол энэ яг энэ салбар өөрөө бий болгож идэг. Тэгэхээр нэг талаараа бас соёлын энэхүү бүтээлч үйлдвэрлэлээр тухайн улсынхаа эдийн засгийг хүртэл юм солонгоруулах боломжтой байх юм шүү дээ тий. Нөгөө талаараа бас нийгмийн тэгш байдал гэж яриад байна шүү дээ. Тэгш хүртээмжтэй байдал гэдэг дээр ямар зүйлийг онцолж байна? Магадгүй Монгол улсын яг өнөөгийн нийгэм нөхцөл байдалд хандсан тэрхүү бодлогоодыг хэрэгжүүлж байна уу? За ер нь бол нийгмийн тэгш байдал гэдэг бол дэлхийн одоо энэ 21-р зууны доктортой хөгжлийн тулгуур алхалт. Өсөө доктортой хөгжил гэдэг бол хүний хөгжлийг дэмжих, тэр хөгжлийн үр шимийг бүгд хүртэх, оролцох тэр боломжийг хангах тухай ярьж байгаа. За манай улсын хувьд ч гэсэн одоо сүүлийн хүний эрхийн асуудал, гендерийн тухай маш их ярьж байгаа тийм. Яг гендерийн тэгш байдлыг яаж таахын, хүний эрхийг яаж дээдлэхин, одоо хүн болгон хуулийн өмнөх ширхтээ ч гэх юм уу тийм. Тэгэхээр яг бид нар бол энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулаад нийгэмд оролцоо, тэгш оролцоог хангах тэр боломжийг бүрдүүлэх хэрэгтэй маа гэдэг талаас нь байна. Энд бол юу ах вэ гэхээр ер нь бол одоо нөгөө халамжаас гэхээс илүүтэйгээр бид нар өөрийнхөө одоо амьдралын чанарыг хангахад хүн болгонд бүтээлчээр манлайлж оролцох тэр боломжийг бол бий болгох нь бол энэ хөгжлийн бас нэг аюул тулгуур асуудал болж байгаа. Тэгэхээр энэ соёлын бүтээлч үйлдвэрлэл нэг талдаа угсаатны бүлгүүдийн өөрийнхөө онцлог дээр суурилсан бүтээгдэхүүн, тоглолт, тэр гар урлалын бүтээлтэй энэ бүх юмыг одоо бүтээж төрөд бий болгоод тэргээрээ өөртөө ажлын байр доктортой орлого олох боломжийг бол хангах гэсэн төлөв зорилготой. Одоо энэ бол орон нутг болоод одоо Улаанбаатар хотын хувьд бол за хилжүүлэлттэй, за соёл урлаг, за ингээд нэг зочлох үйлчлэгээний салбарыг уялдуулах байдлаар тэр нутгийн иргэдийн хүн болгон өөрийнхөө одоо чадамж дээр суурилсан баялагийг бүтээх, өөртөө ажлын байр бий болгох, доктортой орлого олох энэ боломжийг бол хангах
бол энэ соёлын бүтээлч үйлдвэрлэл тодорхой хувь нэмэр ер нь оруулж байгаа. Соёл урлагийн салбараас гадна нөгөө жижиг дунд үйлдвэрлэл гэдэг зүйл бол үүн дотор яхаа аргагүй чухал байр суурийг эзэлж байгаа. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэлийг эрхэлдэг хүмүүс нь өөрсдөө бас ихэвчлэн эмэгтэйчүүд юм уу? Эсвэл бол бас жоохон хүнд техник төхөөрөмжтэй ажилдаг эрчүүд ч юм уу те энэ мэт хүмүүс байдаг. Тэгвэл тэр дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэрхэн яаж хамруулж байгаа юм? Ер нь бол яг эдийн засгийн одоо салбарын хуваарлтаар харах юм бол нөгөө эдийн засгийн агуулга багтаамж өндөртөө тэр салбарт бол эрчүүдийн одоо оролцоо өндөр байдаг. Гэтэл нөгөө эдийн засгийн агуулга багтаа салбарт эмэгтэйчүүдийн оролцоо төлхөө байгаа. За тэгээ манай нийгмийн салбарт бол ер нь бол эмэгтэйчүүдийн оролцоо бол эрчүүдээс илүү шүү дээ. Тэгэхээр тэнд бол илүү их одоо ямар асуудал гарч ирж байна вэ гэхээр ерөөсөө тэр өөртөө байгаа тэр чадвар мэдлэг тэр одоо ноу хаугаа ашиглаад өөртөө ажлын байр бий болгох энэ хэрэгцээ бол манай улсад бий болсон тийм. Одоо бидний төслийг хэрэгжүүлэх явцад бол үндсэндээ ямар асуудал орж ирж байгааг одоо бид нар бүртгэл хийгээд үзэхээр ер нь бол энэ маш их олон бүртгүүлж байгаа. Бидний бодсноос авч. Тэгээ тэдний зорилго юу гэхээр ерөөсөө одоо байгаа бизнесээ гэрээ өрхийн үйлдвэрлэлээ илүү доктортой хөгжүүлэх, доктортой орлого олох боломжийг бид нар илэрхийлж байгаа. Энэ бол тэгэхээр бол тэр нийгэмд өөрийн одоо амьдралын чанарыг хангах замаар өөр нийгмийн хөгжилд өөрийгөө хувь нэмрийг оруулах, өөрийгөө илэрхийлэх тэр боломжийг одоо хүн болгон хүсэж байгаа л гэсэн. Тэгэхээр энэ төсөл бол одоо ЮНЕСКОгийн дэргэдэх нэг соёлын илэрхийллийг дэмжих олон улсын сангийн дэмжлэгтэйгээр энэ төсөл бол хэрэгжиж явж байгаа гэсэн. Алсын хараа 2050 бол зорилт бол урт хугацааны зорилт. Тийм учраас тодорхой үеуд дээр ямар ахиц дэвшил гарч байна, ямар шинэлэг энэ зүйлсүүд гарч байна гэдгийг бол хянаад явж байгаа тийм. 2024 оны байдлаар ер нь бид бүхний дэвшүүлж ясан зорилт үйл ажиллагаа гэдэг ч юм уу шинээр гарч ирж байгаа энэ соёл урлагтай холбоотой ахицтай зүйлсүүдийг олон байсан болов та үүнээс бас дурдвал. За ер нь одоо бол энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ч гэдэг юм уу соёл урлагийн салбарт бол нэг шинэ одоо харьцангуй эерэг хандлага бол оюун өмчийн асуудал бол их хүчтэй ажилуулж байгаа. Тэр бидний бүтээгээд байгаа бий болгоод байгаа тэр гарт баригд нүдэнд үзэхгүй ч гэсэн энэ бол өөрөө өмч юм. Энэ бол өөрөө энэ өөрөө иргэд өмчийн харилцаанд орохоор эдийн засгийн харилцааны бизнесийн үүднээс надад орлого ашиг бий болгох гол арга хэрэгсэл юм байна те. Гэхдээ энийгээ бид нар яаж зөв менеж хийх үү гэдэг юм бол уран бүтээлчдүүд нэлээд анхаарал хандуулж байгаа. За гаруучид өвч гэсэн яг энэ асуудал орж ирж байгаа. Өөрөөр бид нар одоо бол өөрийнхөө бүтээсэн дөрвсөн тэр юмдаа цохогч ирэхэ ч юм уу оюун өвчөөч гэх юм уу те баталгаажуулах тэргээ одоо миний нөгөө яг өмчөө одоо бидний одоо ундаг машин амьдрал орон сууцтай адилхан өмч магадгүй оюун өвч өөрөө иргэд тэр юм доктортой тасралтгүй орлогыг бүрдүүлэх нөхцөл болж идэг. Тэгэхээр энэ юм руу шилжиж байгаа. Гэхдээ одоо манай уран бүтээлчдийн хувьд оюун өвчийн тэр эрх зүйн талын тэр менежментийн талын ойлголт бага байгаа учраас яг энийг яаж хийх үү гэдэг арга ухаанаа зориулт болдог. Бас нэг талаараа ингээд хүмүүсийг дэмжиж тухайн хүн өөрөө ингээд орлоготой болно гэдэг чинь амьдралын чанарыг сайжруулад байна шүү дээ. Энэ нь эргээд амьдралын чанарыг сайжруулах тухайн улсын, тухайн нийгмийн бас харилцаа хандлага ч гэсэндээ эерэг болж сайжрах байх тийм үү. Ер нь алсын хараа нь бас яг энэ чиглэл баримтлалыг барьсан байгаа. Яг энэхүү төсөлд хамрагдъя гэвэл бас яаж холбогдож хамрагдах юм бэ? За ер нь бол энэ төсөл бол ямархуу бодол одоо зорилго тавиад явж байгаа гэхээр нэгдүгээрт нөгөө бизнес эрхлэгчдийг бид нэр урд төр болгож хөгжүүлж байгаа. Сонирхолтой дамжуулаад тийм дижитал маркетинг бизнестэй яаж ашиглах юм. За санхүүгээ бид нар яаж оновчтой төлөвлөх юм. За яг ямар хэмжээний зардал гаргаад үнэ яаж тогтоох юм тийм. За энэ бүгдийг бид нар олох нэг талаас олгож оюун өмч гэдэг юм яах юм. Тэр патентийг бид нар авах хэрэгтэй. Яагаад тэр чухал ажил бүтэлтэй юм. За хоёрдугаарт нь бол яг бизнесийн өрсөлдөх чадварын дэмжих чиглэлээр бизнесийг хөгжүүлэх инкубатор хөтөлбөр хийж байгаа. За энд бол ер нь бол одоо бизнесээ доктортой урт хугацаанд авч явахад бизнес эрхлэгчийн ур чадвар хөгжүүлэхээс гадна бизнесийг онцлоод за таны бизнесээ одоо яг одоо эерэг болоод сул талны юм байна. Тэгэхээр та бол цаашдаа ингэж явах хэрэгтэй байна. Маркетингаа ингэж хийвэл оновчтой юм байна. Сабаглаа бодлоо ингэмээр юм байна. Бүтээгдэхүүний дизайныг ингэ сайжруулмаар байна гэдэг. Энд бол салбарын одоо экспертүүд, менторууд болж ажиллах юм. За тэгээд ирэхээр нөгөө эн чинь нөгөө урт хугацаанд доктортой орлоготой байх. За хамтраад хөрөнгө оруулалт татах, эсвэл хөнгөлөлтөө зээл олж авах. Энэ боломж нь бол өөрөө бүрдэнэ. Энэ бол нэлээд урт хугацааны тэр өсөлт чадварыг дэмждэг загвар олоос тогтсон. Нөгөө талаас манайд бол ямар юм явдггүй гэхээр нөгөө нөгөө түрээс үнэгүй хямдралтай юм дээр байлуулцдаг тийм. Эсвэл дотрын хөнгөлөлт үзүүлцдэг.
эсвэл нэг нөгөө юм өдөслөөр дэмжиж 5 хоног өчөж байгаа. Энэ бол санхүүгийн нэг хэсэгт нэг ачааллыг болж өгдөг. А гэхдээ тэр бол нөгөө тэр юм алга болчихоор эргээл анхныхаа юм дээр өөрчлөлт маш бага гардаг байхгүй. Хэсэг хугацаанд амжилттай явж байгаад буцаад Яг л хэсэг хугацаанд нөгөө татвар төлөхөө болчихоор тэр чинь нөгөө татврын нэг 10% өгөхөөр тэрүүний хувьд санхүүгийн хувьд ачаал багасч байгаа тийм. Яг энэ бол нэг гарааны тэр дэмжих нөхцөл мөн. Гэхдээ энэ бол урт хугацаанд доктортой орлого олоод үйл ажиллагаанд доктортой явах нь өөрөө их чухал. Тэгэхээр бид нэр борлуулалтаа талын яаж дэмжиж оруулж ирэх юм. А нөгөө талаас тэр борлуулалтыг дэмжиж нөгөө бүтээгдэхүүнээ зах зээлд таниулахад маркетингээ бид нар яг мэдрэмжтэй зөв хийх хэрэгтэй бэ гэдэг талаас нь бол мэргэжлийн экспертүүд гарч ирээ. Яг өөрийнх нь бизнес дээр тохирсон загвараар зөвлөгөө өгжүүлтийг л ингээд хамтд нь хийх гэсэн үг. Өөрөөр тэр хүн бизнесээ яаж зөв удирдах, доктортой авч явах уу гэдэг талаас нь зохицоор нь олгочихж байгаа. Тэрний дараа одоо бид нар дараагийн нэг том ажил юу хийх гэж байгаа гэхээр нөгөө бизнес өөрөө орлоготой, санхүүгээр доктортой ингээд нөгөө зөв явах хэрэгтэй тийм. Тэр чинь зөвхөн ганц хүний нэр явах. Хэдийн нэг хүн бизнес эрхлэж байгаа боловч нөгөөдөө салбарын асуудал байна. Тэгэхээр салбарын бүх орлогч талуудтай одоо ингэж тийм зөвлөлтөх уулзалт хийх төлөвлөж байгаа. Яг гэвэл яг энэ соёлын мэдээллийн үйлдвэрлэлийн жижиг гарааны бизнесийг Монгол улсад доктортой хөгжүүлээд үүсгэх чадварыг дэмжихийн тулд бид хамтдаа яг юу хийх ёстой юм бэ те бодлого боловсруулах. Тэр ямар хувийн багийн агентлагийн за банк санхүүгийн салбарч гэх юм уу мэрэгжлийн холбооч гэх юм уу те яг их мэтлэн ингээд зөвлөлтөг уулзалт хийгээд ер нь энэ шийдлийг Монголын нөхцөл бид нар яаж гаргаж ирэх юм бол энэ удаагийн бидний зорилт бүлэг болгоод байгаа тэр эмэгтэй уран бүтээлчд гар орчуу болон тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг бол загвар болгож хөгжүүлж байна гэсэн үг. Тэгээ энэ бол дараагийн төвшөнд бол зөвхөн тэр нэг одоо индустрийн хүрээнд бол бид нар ер нь нэг 10 бизнесийг бойжуулна гэж төлөвлөж ирсэн. Гэхдээ одоогоор бол тэр нь бол 20-30 дахин их олон бүрт хүсэлт гаргаж байна. Маш амжилттай байгаа. Тэгээд тэр бол бид нар тэгэхээр энэ бол эргэлт байна тий. Энийг харин нөгөө цаашаа доктортой бидний бойжуулалтын зөв системийг яаж доктортой авч явах уу гэдэг бол үндсэндээ бидний хувьд бол бас дараагийн шатнд бодох хэрэгтэй асуудал болж байна. Эрэлт их байна гэдэг чинь тухайн нийгэмд бол хангалттай хэмжээнд бас нийлүүлэлт байсан байна гэдэг зүйлийг бол илтгэж шүү дээ тий. За энэ өглөө урилга хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа.